Жилийн жилд бид нар энэ чанаргүй бүтээгдэхүүн ургалаа гэдэг яриа. Энэ хөрснөөс үүдэлтэй. Тэрнээс биш одоо лабораторийн шинжилгээ юм уу, гурилын үйлдвэрийнхэн одоо тариаланчдын бүтээгдэхүүнийг их муулаад байгаа асуудал ерөөсөө биш. Цаад үндсэн юу нь бол ерөөсөө л хөрсөөс тордохгүй бол жил ирэх тутам энэ зовлон чинь одоо бидний юунд дээр гарч ирэх нь шүү. Уулын бодлого бол зүг байгаад байдаг. Алсын хараа 20 тавьдаг. За тэр хасаалтын болон шаардлагууд бүгдийг хангана гэдэг. Тэгвэл хасаалтын шаардлагыг хангасан айлаа яаж дэмжих вэ гэдгийг төр ерөөсөө хийдэг. Монгол улсад дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг яагаад заавал гаднаас авах ёстой? Тэг. Нэг номерт одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ аваа хэрэглээ сурч ээж тэгээд чадахгүй байгаа үйлдвэрлэж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ хоёрдугаар ээлжинд авчаач гэдэг ийм асуудал байна.